Эрхэм үзэгчдээ та бүхэндээ энэ үеийн мэндийг хүргэе. Монголын үндэсний олон нийтийн телевиз уран бүтээлийн 6 дугаар нэгдэл гэрлэлт сон хөтөлбөрийн 2013 оны 1-р сарын 13-ны дугаар та бүхэндээ хүрч байна. Ингээд өнөөдрийнхөө дугаараар одоо ямар болонгод та бүхэндээ хүрэх тухай мэдээлэл ус хүргэе. Өнөөдрийн дугаарын одоо хөтөлбөрийн эхлэл та бүхэндээ хошин шогийн болонг хүрхээ бэлдсэн байгаа. Өргөжлүүлэлтийн зочны цаг та бүхэндээ хүрэн мөн одоо хүүхэд багчуудаа зориулсан ашигтай зөвлөгөө өнөдөр өгөхөөр та бүхэнд бэлдсэн байна. Ингээд хамтдаа хамт студийн маань хоймор сууж байгаа зочныг оgios танилцуулъя. Тэгэхээр өнөөдрийн манай зочноор Монгол зургийн зураач одоо Энхбаяр маань хүрэлцэн байгаа. Энхбаяртайгаа хамт өнөөдрийнхөө хөтөлбөрийг одоо дуусан дуустал та бүхэндээ бас хөтөлж хамтдаа хүргэх болно гэдэг хэлэх. Орой мэдрэг. Орой мэдрэг. Тэгэхээр студийн маань хойморт урдгийн учрыг өгөхөөр хоёулаа өнөөдөр ямар тач гэсэн өнөөдрийнхөө гэрлэлсэн хөтөлбөрийг хамтдаа хөтөлж зочнуудаа хүргэнэ. Үргэлжлүүлэн бас таны хийж байгаа уран бүтээл одоо ажил үйлсийн талаарх мэдээлэл бас өгөхөөр зорьсон байгаа. Ингээд бүгд хамтдаа хөтөлбөрийнхөө эхэнд хошин шогийн болон таахан хөрвж байна. Инээд хөрвөл хүний амьдралд хамгийн сайхан одоо гэрэл гэгээг, эрүүл мэндийг, аз жаргалыг үлдэлдэг учраас бүгд хамтдаа өнөөдрийнхөө хөтөлбөрийн эхэнд хошин шогийн болонгаа хүлээцгаая. Энэ гэрт хүн байна уу? Энэ нэр гэртээ тогтохгүй авгаатай би нэр үйлээ үтсэж байна нэр. Өглөөсөр нь ганцаараа, өдөржин ганцаараа, оройжин ганцаараа. Ганц би хүн шиг л амьдрах юм аа нэр. Яаж ч манай авгаа ерөөсөө хэлж чадахгүй. Өөрийнхөө нэрийг ундалмаа л гэдэг. Ястай хэцүү. Тэр чинь бас залтай сүүлийн үед бас ерөөсөө ордгүйг олж яриад байдаг болсон байгаа маа. Күнтэй танилцахдаа өөрийнхөө нэрийг өмбөг. Ой. Заагүй. Тэгээ гараа явчихаар санаадах. Ороод ирэхээр нь уур хүрээдэх. Би гэж бас хэцүү толгой байна. Заагүй ороод ирэхээр хэлж чаддгүйгээр нь жаал тоглоё байц. Йой. Энэ нэр хоромсон болж төрөх хэцүү маа. Хоромсонд хүн болж чадахгүй хоромсоо бүр хэцүү маа лээ. Ястай хэцүү байдаг юм байна нэ. Тэр бүгд энэ эзэнтэй холбоотой байхгүй. Эхнээсээ нэг учир зүгөө олж болно шүү дээ одоо. Хааш юм бэ? Хань ижтэйгээ учир зүгөө олоод бид хоёр бас нэг хүн болмоор байна шүү дээ. Чи хотынхоо үнийг сая болсон нэг сая хоёр болгомоор байна шүү дээ. Чи сая болоод байр өгчээд ижээ шүү дээ. Хааш юм бэ? Энэ хүн хосолтон санаа зовход хоёр хоромсон айгүй санаа зовж байна. Ямар хэцүү юм бэ? Өчнөө сая хотцом хүлээгээд энэ хой. Бид хоёр төлөөд өдөрт зөвлөө хоёр яриад байна хөөш. Түүцүүг юундаа сонсохгүй маань. Хааш юм? Хүнтэй хэлэх гэж суудаг юм уу яа? Бүний хаач болохгүй байна уу? Өчнөөгөө хамлцаад эрхэм мөргөлдөөн дараад хоёр хүн төрмөр байна. Сая хоромсомод хоорондоо ингэж мөргөлдөө. Түүний үзүүрдээ тогтсон нэг нь хүн болдог гэж байгаа шүү дээ. Будаа шиг. Будаа шиг. Тэг ингээд будаа ингээд зүүнний үзүүрдээ тогтохтой адилхан тэгэл хүн болдог гэж байгаа байхгүй юу? Чи намайг бариад тогтоорой. За яг ихэр болж төрьё заа юу. За энэ авгаатайгаа уулзраа олохгүй юм байна штэ хөөе. Ямар хэцүү юм бэ? Гэрээ. Хөөе манай эцнийг хараад хахад их дүүнгийн. Ойлгож байна уу хөөе? Батар хоёр хоромсон зэрлэг сэргэлээ хоёр хоромсон байна. Хүн болоо шууд эцнийг аваад явна нэрээ шүү. Хэдээд хүн? Тэ? Хөдөг болох унгнаасаа хүн болох хоромсомноосоо гэж. Ямар ч үг гэдэг байдаг. Ямар ч зөв үг вэ наадах чаа? Ёстой юу үг өгөөцтэй. Гой үгнүүд байдаг шүү дээ. Энд ойлгохгүй, яриа сонсохгүй. Хүн бүр баг бачир харамсаанасаа гэж байгаа шүү дээ. Хөөе, ихнэртэйгээ уулзрааж болохгүй мүү? Хөхөө өгч байгаа тугал нэг хөөрхөн, хөл дээрээ босч байгаа унаг нэг хөөрхөн, хүний биеинд байгаа харамсаан нэг хөөрхөн за тоглосон юм байна. Тоглосон. Ачаарсаа эцсийн гурван хөөрхөн нэмээд оруулчмаар юм байна. Ястаг хэцүү байна да. Энэ манай эцэг уул нэрээ. Ууг нь хөөш. Эхнэртэйгээ очиж зүгөө оролцоод амар мөргөлдгөл тэгэл гараад ирлээ. Ээштэй. Хөөш чамд юу нэг энийг өдөөх юм байна. Зүг. За. Энэ нэрээ хүүхний сэтгэл хараад аа. Бас нэг эмэгтэй хүний зураг хараад эхнэрээ санах байлгүй дээ гэж байна. Эр хүн байна да. Зүг. За зүг. Ёо, ямар гоё юм бэ? За ихнэр зүг. Энэ ямар гоё юм бэ? Ихсэн дугай явуулда. Бүшиг яахгүй хөөс. Энэ ч надад олдохгүй үстэй гэж. Энэний тухай бодчих, эхнэрийнхээ тухай бодооч хөөш.
Яв. Юу вэ? Хин бэ? За энэ чи хэм байдаг лээ? Аа? Энэ Заавал авгаас. заавал нэг ястаа одоо өнөөдөр хүн болох юм байна. Өнөөдөр мөргөлдөн байна. Ястаа. I'm bringing sexy back. The other boys don't know how to act. I think it's special. Одоо учраа олон шүү. Эв зүгээр. Юу гэж маялаад байгаа? Ёнтгөр өрхөө яа. Оо, юу гэж маялаад байгаа юм бэ чи ёош? Хаанаас ирв чи? Баарнаас ирв. Оо, уучлаарай. Чи нэрээ хэрүүсэг хэлж чаддгүй лөө. Баарнаас илвөө. Яах нүвтэй? За чи ингэж хэлээд. Би бааранд үргэлж арих готраад гэртээ ирээд амардаг гэдэг. За хэд энэ олон ирээ чи яаж хийж чадах юм бэ энэ чи? Хэлээч. За би бааранд Шөнийн цэнгэний клубт оо тэгвэл үргэлж дандаа арих готраад за татаад чи ямар зүг юм бэ наа? Тэгвэл гэртээ ирээд амардаг заяа. авахата очоод ачаада тайдаг. Тэр үсэхгүй хэлчихэж штэ. Яаж ингэ сэтгэж байна? За тэгвэл чи ингэ хэл. За Би сэргэлэн хүүхэн. За. би авахчтай хүүхэн. Сэргэлээ ба нэрээ. За тэгвэл ингэ хэл. За Чи нэг яагаад ч хэлж чадахгүй за. Сонс. Баллуураараа. За гэл. Хэлээ. Сом чи чадахгүй бэ нэр. далтаа. Ой, хаачих нөөш. Юу аа гэж. Тэнд хэлчихлээ. Оо! Чи таби чамд юу ч ярихгүй заяа. Чи сэтгэдэг юм байна. Чи чаддаг юм байна заяа. Чи бааранд тарих удаа гэсэн одоо би чам тавуу нааш. Ой! Гамба. Яар нэмээ зүр учраа очооч. За манай За уучлаа. манай эцнийг уучлаарай. Сайн байна уу? Ямар хөөрхөн юм бэ энэ хоёроос яа? Эмэгтэй харамсам энэ дээр бас юм бэмтээд юм уу? Би өөрийнхөө нэг одоо хараагүй яваач тэгээ. Харах гэхээр хоошоо яваад идэгий. Бошин дээр байна уу? Миний дээр юу? Чинэг дээр байна. Чинэг нэг юм юм байт юм байна уу? Ямар хөөрхөн юм бэ? Мөргөлтгөө. Мөргөлтөө. Аа. Ямар хөөрхөн бэ? Хэрвээ бид хоёр мөргөлтөөд хүн болдгийм бол хүн болгоод чи хувь тавилан штэ. Хүн болгоод бид хоёрын дундаас нэг юм зураас нүдтэй хөгд гарах байгаа. Сэрүүн байгаа нь мэддэхгүй, унтаа байгаа нь мэддэхгүй. Тийм үү? Тийм ээ. Амар зураасаа. Дараа тэр чи хэрэгтэй шүү аа. Ийм бид хоёр мөргөлдүүл амар камнууд гарах байгаа. Хорвогийн бүх бодлуулаг харагдсан шиг. Сэрүүн байгаа нь мэддэхгүй, унтаа байгаа нь мэддэхгүй. Нүд анигддаггүй ш миний чинь ингэ. За. Амар Таны хөөрх юм аа. Ясны. манай эцэг ууц. Зүгтчлээ. За шуугаад ихэрлээ. За ууш. Өнөөдөр болохгүй шүү. Ястаа өнөөдөр болохгүй шүү аа. Эрүүл Монгол хүн төрөх ёстой шүү хүмүүс аа. Ёстой болохгүй шүү. Дэндүү. Тэр харалтаа хүний эзэн зүгээр явж байгаа байхгүй юу? Манай хүн. За гамба. Би чамаас хүсэл өгчий. Чи уучлаарай гэдгийг ингэж хэлж штэ. Чи яв би чамд юу ч ярихгүй. Үе гамба. Чи яв. Би явлаа шүү. Явлаа. Гүчи уучлаарай эмэгтэйг нэг удаа яах вэ? Гүчи ядаж тэр 12 уцаа өргөч. Харамсамд ямар уцаа авах вэ? Энэ хоёр харамсаа маригч юм боллоо нэрээ. Энэ харамсааны ирүүлжүүлгүүд хамгийн дөрөнд ирүүлжүүлдэг. Харин тэндэг. Хүн болмоор. Хой. Алдарч ийн хой. За.
Эргээд ирэх байлгүй дээ. Эргээд ирэх байлгүй. Эргээд хитээ ирэх юм бэ? Энэ өдрөөс хойш 40 жилийн дараа Харамсаад гэсэн богширдгийх юм байна. хөөе. Хөөш. Чи нэрээ анх эрт аль дээр л уучраа олчих байсан шүү дээ. Одоо хар бид хоёр хүн болсон бол одоо 40 гараад явж байгаа хоёр шүү дээ, тийм ээ? Тэгэлгүй. Гэхдээ чамайг тэр бүсгүйд үнэн ч явсныг хэн гэрчих юм бэ? Бид хоёр гэрчнэ, өөр хэн гэрчих юм? Үг авахгүй маань. Яа. Одоо тэгээд ямар хүн болооч хэрэггүй яг. Хидээд юу? Зэвлэг санаас уцуу гэдгээр шин. Эвлийдээ өдлөө. Тэс сүхтний юу өгөөд нан өгөөд энэ хөрөөс өгөөд энэ өгөөд. Яста муу санаатай хоёр юм гарч ирнэ те. За бац. Нөгөө ирвсэг хэлж чаддгүй бүсгүй чи мөн өв шүү. Энэ бас хараа мод юм аа. Гамба. Би чи чинь сайн уу? Сайн. Чи минь сайн уу да? Сайн. Мөг өгшнө яах вэ? Нөгөө нэг хэлж чаддаггүй байсан хэцүү үсгээ. Үргэлж сургуульд хийсээр байгаад арай хийж өчигдөр үүрээр 6 цаг 22 минутанд арай хийж сураад хайрт эр нөхөр чам дээрээ яран ясаар эргээд хүрээд ирлээ. Ямар Бодоо ямар олон ир хэлж байна чи. хойдо хортхон өрөөндөөч арц бэлгэж ууя. Арцл уугаарай. Эргээ сураад хүрээд ирэхгүй. Арайцсан. За. Хөөш. Хээсээ анзаарч харсан уу? Тэр цуг орж ирж байгаа хоёр харамсаамыг харсан уу? Нөгөө хоёр мөн байгаа биз? Мөн үү? Мөн байлаа. Тэгэхээр энэ хоёр чи бие эндээ үнэн ч явсаар дууссан байх шүү дээ хөөх. Ястай та. Эрдхэн л учир зүгөө Олчихгүй дээ. Их хүлээлт гэдэг чинь их сэтгэл бас төвчээр байдгийн гэсэн. За үнэн ч юм аа хоёр бие. тэр хоёр дээр очие доо. За ямар ч тач хоёулаа өнөөдөр хөтөлбөрийн хахинд үсч шалантаа зориулаад хошин шогийн болонго хөрвүүлээ. Тэгэхээр одоо үргэлжлүүлэн та бүхэндээ зочны ажиллагааны болон хөрөх гэж байна. Зочны ажиллагааны болонд маань өрөдөж ирсэн энэ хоёртайгаа бас одоо санаа ачин сайхан зүйлийг ярьж үсч өмнөдөө мэдээлэл өгч бодож байна. Тэгэхээр зураач мэргэжлийг хэд онд одоо эзэмшвэ? Аль сургуульд төгссөн бэ? Би зураач мэргэжлийг 2002 онд эзэмшсэн л дээ. Дүрслэг урлагийн дээд сургууль, соёл урлагийн сургуулийн харьяа, дүрслэг урлагийн дээд сургуулийн Монгол зургийн ангид төгссөн. 2002 онд дүрслэгэн дээд сургууль төгссөн байна. Түүнээс одоо бие дааж урамтай хийж гэнэ үү? Ямар нэг одоо байгууллагт харилцаж гэнэ үү? Би одоо л чөлөөт уран бүтээлч гэж авдаг. Тэгээд хуваараа жижиг хэвлэлийн газар, дэрэл зургийн газрын ажиллагаа эрхлэхийн хажуугаар хүүхдэд зориулсан уран бүтээл, хүүхдийн номын зураг чимэглэлийн уран бүтээлийг хийж байгаа. Тэгээд хүүхдийн номын зураг чимэглэлийн ажил дээр ажиллахын хажуугаар сүүлд өөрөө бие дааж хүүхдэд зориулсан ном, хэвлэл, календар зэрэг ажлуудыг бол хийгээд эхэлж байгаад одоо 3 дахь жилдээ ажиллаж байна да. Манай үзэгч хүмүүсд гайхчих магадгүй битэрийн ширийн дээр одоо маш олон баримтын шаваар хийсэн одоо Монголын одоо өв уламж үндэсний өв уламж соёлыг харуулсан олон үндэстнүүдийг бас харуулсан ийм олон баримтыг тавьсан бол гайхчих магадгүй. Тэгэхээр манай энэ хоёр маань ерөөдөө одоо сайн хэллээ хүүхдэд зориулсан календар, ном сэтгүүл, одоо танин мэдгэн холбоотой зүйлүүдийг хийж одоо
хүргэдэг гэж хэлж байна. Тэгэхээр эдгээр зүйлүүдийг ер нь ямар одоо учраас юун зориулж хийсэн зүйлүүд энэ тухай танилцуулах уу? Тэр нь хүүхдэд зориулсан уран бүтээл энэ хүүхдүүдтэй хүүхд багчуудтай Монгол үндэснийхээ өв уламжлалыг харуулсан тийм бүтээлүүдийг илүү хүргэе гэж боддог. Тэгээд одоо нийгэмсэн хотцсон нийгэмд манай ах хүүхд багчууд бол үндэснийхээ өв соёлыг суралцах мэдэх тал дээр жоо учир дутагдaltaй юм шиг санагдаж одоо бүтээл хүүхдэд зориулагдсан бүтээлүүд дээр үндэстэн Монгол өв уламжлалаа илүү сайн харуулсан тийм зүйлүүдийг оруулж шингээж өгөхийг илүү зорж байгаа маа. Тэгээд сүүлийн 3 жилд би хүүхдэд зориулсан багчуудын хуайлыг бүтээл гаргаж байгаа. Тэгээд энэ дээр болохоор хүүхдэд зориулсан 2012 оны хон тийм үү? 2012 оны энэ хүүхдэд зориулсан календар дээр бол ийм байгаа байхгүй юу? Энэ одоо энэ дээр тавигдсан зураг бол компьютер графикаар зурсан гэж ойлгож байна тийм үү? Ингэж зурдаг байсан байна манай энэ хоёр. Дотор нь одоо ингээд танин мэдэх холбогдолтой одоо ясан үндэстнүүдийн тухай мэдээлэл одоо шинэ бурайдууд гэхэд чинь одоо хаагур нутгалын ямар үйл өмчлөлтэй ямар үс шинжилтэй гэдэг талаар одоо танин мэдхийн мэдээллүүдийг одоо багтаасан байна л да. Зургийн үед юм. Одоо ингээд бүтэн жилийн туршигт чи 12 сарын туршигт чи 12 үндэстэн. Тий 12 үндэстэн. Ясан үндэстний тухай. Энэ сүүлийн 2013 оны календар дээр авсан байгаа л да. За 2013 оны календар дээр бол одоо битэрийн ширээн дээр байгаа энэ баримтуудыг биетээр хийгээд тийм зураг чимэглээ би энэ биет хэлбэрээр оруулаад хүүхдэд илүү сонирхолтой харагдах болов гэж бодоод ер нь сүүлийн үед зураг чимэглээ биет хэлбэрээр зүгээр энгийн баримтлын шавраар хийсэн л дээ тийм. Тэгээд биет хэлбэрээр хийгээд тэрийг бутал зургийн хайсан дээр буулгаад тэрийг бас ингэж ашиглаж хийсэн гэж ойлгож байна. За чинь 2013 оны 1-р сар гэхэд бол одоо бурайд үндэстний тухай мэдээллийг багтаасан байна. Бурайд үндэстэн одоо Монголын одоо нэгэн гол ястан үндэстний нэг бурайд шүүд одоо хаагур нутгалдаг ямар үйл өмжилтэй бурайдаас төрсэн алдартнууд хэн байна газар нутгийн хэмжээ хэдв хэдчнээ одоо хүн ам байдаг гэдэг ч юм уу те хүүхдэд хэрэгтэй танин мэдэх юм одоо мэдээллүүдийг багтаасан бас энэ битэр хийсэн баримтууд маань одоо үйл явдалтай бас тохиомж байна тийм Монгол одоо ахуй амьдралыг харуулсан. Одоо энэ зүгээр хүүхдүүдийн календар дээрээс он цаг өдөр тогтоохоос гадна давхар мэдээлэл аваад явчих боломжтой. Одоо жишээлбэл сар болгон дээрээс үндэсний яснуудын тухай сар дээр тухай үндэсний яснууд байгаа байхгүй одоо эндээс жишээлбэл казак орж иж байна тийм казакуудын тухай мэдээллийг аваад хаагур нутгалдаг байсан тухай мэдээлэл аваад тэгээд календараас зөвхөн календар дээр цаг хугацаа тогтоох яаж байгаа. Одоо чинь казакчд одоо энэ Наврузын баяр бас энэ ч байна тийм үү? Тийм. 3 сарын 22 Наврузын баяр болдог казак үндэстний одоо нэг том баяр гэж шинэ. Ер нь үндэстэн ястан тэр дундаа үндэснийхээ үйл өмжлөлийг одоо танин мэдэх, хадгалж авч үлдэх талаар бас хийж байгаа гэж ойлгож байна тийм үү? Тэгэхээр энэ Монгол зургийн зураач гэдэг бол одоо бас нэг тухайн үндэснийхээ үйл өмжлөлийг илүү шингээсэн, хадгалж үлдсэн, үйл өмжлөлийг хүмүүс танилсан одоо байдлаар бас үндэслэл хийдэг баг. Таны хийсэн бүтээлүүд одоо хамгийн чанартай болсон ч гэдэг юм уу? Тэр бүтээлийг би их сайн хийсэн. Тэр бүтээлээр илүү их одоо өөрийнхөө үзэл бодлыг тусгасан, үндэснийхээ үйл өмжлөлийг тусгасан гэсэн бүтээлүүд ямар бүтээлүүд л вэ? Би одоо хүүхдийн оюуны хөгжилгээд Айкогийн номд одоо Монгол зургийн чиглэлээс шингээж өгч ирсэн. Одоо сүүлийн үед энэ календар болон хүүхдэд зориулсан ном зэрэг бүтээлүүд дээр л энэ үндэснийхээ ястан Монгол үндэснийхээ онцлогийг илүү тусгаж өгье. Надад нэг зүйлийг сонирн байна л да. Монгол зургийн зураач дээрэс нь яагаад цаавал хүүхдийн одоо оюунд ч юм уу хүүхдийн хөгжилд одоо зориулсан үйл ажиллагаа явуулж уран бүтээл хөрөх болов яагаад энийг барьж байгаа вэ? Би өөрөө нь хүүхдэд зориулсан уран бүтээл их дуртай л да. Өөрөө чинь одоо энэ хүүхдүүдэд өв уламжлалаа Монгол соёл зан заншлаас илүү ойлгуулъя, мэдүүлъя, Монгол ухаан нэг илүү сайн таниулъя энэ гэж боддیں۔ Тэгээд өөрөөсөө 2 хүүхэдтэй. Тэгээд хүүхдүүдтэй би бас хүүхдэд зориулсан уран бүтээл надад яагаад ч их ойр татан санагддаг тийм. Тэгээд хүүхдэд зориулсан уран бүтээлээр энэ дагнаж одоо уран бүтээл сүүлийн үед хийж энэ да. Тэгэхээр уран бүтээлээ хийгээд одоо бодтой зүйлүүд байгаа. Жишээ нь календар болгоо тийм ээ.
гаргалаа гэхэд энийг одоо ямар хүмүүстэй хамтарч ажиллаж хүүхдүүд төрүүлдэг вэ? Одоо хүүхдийн номын дэлгүүрүүд байна. Хүүхдүүдийн одоо Majestic Mir интерном тэгээд төв суудангийн салбарууд зэрэг номын дэлгүүр худалдаануудаар бол худалдааж борлуулна. Тэгээд хүүхдүүд өөрсдөө ч гэсэн календарыг маань одоо мэддэг болсон. Өөрсдөө уцтаад гарч яана уу? Календар дээр ийм оруулж өгөөч, ингэж тусгаж өгөөч гэдэг. Тийм. Цэцэрлэг сургуулиудтай хамтарч ажиллах бас Хамтарч ажиллана. Олон сургууль цэцэрлэгүүдтэй хамтарч ажиллаа. Тэд нартайгаа бас хамтарч ажил тарааж байгаа. Тэгэхээр за баримтын шавраар одоо тухайн ястан үндэстний хэв шинжийг мөн чанарыг гаргаж хийх бас нэлээх авис шаардна биз. Энэ зураач хүний нүдээр хийж гэнэ үү? Ер нь одоо баримтын шавраар юм их тийм авис өрч юм байна уу? Би угаасаа хүүхэд байхасаа л баримтын шавраар их барьдаг байсан. Зураач болно гэж боддог байсан, мөрөөддөг байсан. Тэгээд тэр үндсэн дээр л зураач болсон. Тэгээ хүүхдэд зориулсан уран бүтээлч төрөвдөг боллоо. Тэгээд багада хийжсэн юм ба эргэж санаад энэ хүүхдүүдэд зурмал зургаар илэрхийлсэн дүрс байснасаа илүү бодиттой юм биетэй дүрс чимэглэлтэй бүтээлүүд оруулж өгвөл илүү хүүхдүүдэд илүү гоё сайхан санагдах болов гэж бодож ингэж уран бүтээлтэй тусгаж байгаа л да. Ер нь цаашдаа ч энэ бие хэлбэрээр бүтээсэн дүрс чимэглэлтэй хүүхдэд зориулсан уран бүтээлүүдийг зөвхөн календар ном гэхгүйгээр өшөө хүүхдэд зориулсан ахуйн хэрэглээний тоглоом, бүтээл, одоо ил загтал, тогтоо, мэдчилгээний хэрэглээнд хүүхдэд илүү төлхөө оруулж өгье гэж бодож байгаа тийм. За үйл тэгэхээр төр хугацаанд ярьцлахаа завсарлаад хөтөлбөрөөсөөр дараагийнхаа болон хүргэж бодож. Тэгэхээр надтай хамт өнөөдөр хүүхдийн төлөө бас хүүхдийн танин мэдхийн төлөө, хүүхдийн боловсролын төлөө үйл ажиллагаа явуулж уран бүтээлээ хийж байгаа хүн өнөөдрийн хөтөлбөрийг хамтдаа хөтлж явуулж байгаа учраас хоёлаа юу аа хүүхд бочууд зориулсан ашигтай зөвлөгөө бас хүргэж бодож байна. Ингээд манай өнөөдрийн хөтөлбөр үргэлжлэж байна. Та бүхэнд зориулаад ялангуяа хүүхд бочуудад зориулаад хүүхдэд зориулсан ашигтай зөвлөгөө та бүхэндээ хүргэж байна. Амьдралаа өөрчлөх 10 зөвлөгөө. Нэгдүгээрт өдөр бүр мэдлэгтэй 3 цагийг зарцуул. Хэл сурах, ном сэтгүүл унших, танин мэдхийн хүрээгээ өргөжүүл. Хоёрдугаарт өргөл шинийг эрэлхийлж эрч хүчтэй байгаарай. Боломжоо ашиглах нь танд давуу талуудыг олгоно. Гуравдугаарт танилын хүрээгээ өргөжүүлж бай. Эвсэг, найрсаг харьцаа тогтоохоос битгий хашир, харьцаа холбооноос жинхэнэ үерхэл хайр сэтгэл эхэлдэг шүү дээ. Дөрөвдүгээрт цаг заваад нэмий зүйл битгий зарцуулаарай. Татлаа төтлөөгүй энэ байдал чинь таны давуу тал. Иймд өөртөө ашигтай ажлын хувилбар судлах, мэрэгчлээ дээшлүүлэхэд анхаар. Тавдугаарт биеийнхээ эдис бүрийг нүүрний арьс дотоод эргэтэн тэрч байтугай хөлийн хумсаа арчлан торд. Тэгснээр та сэтгэл хангалуун өөртөө итгэлтэй алхах болно. 6 дугаарт сэтгэл гутралд битгий авт. Хинч тоохгүй байна. Хэний ч хувьд би чухал хүн биш гэх мэт хар бараан бодлыг толгооноос авч хай. Та бол хинтэй ч адилгүй өөрийн онцлогтой хувь хүн. 7 дугаарт мод дуурайхаас битгий. Давуу талаа ашиглан зоримог алхам хий. Магадгүй энэ таны өвөрмөц хувцаслалт, эсрэг хүйстний анхаарлыг ч татах юм билүү? 8 дугаарт гарын дүйтэй бол. Жижиг хэрэглээний юуч вэ өөрчилж янзал. Ингэвэл амьдрал илүү сонирхолтой болно. Мэдлэг чадвар дутагдаад байвал холбогдолтой ном сэтгүүл уншаарай. 9 дугаарт төрөл бүрийн амттай хоол хийцэр. Зоримог туршилт хийхэд хинч танд саад болохгүй. Энэ нь хожим танд хэрэгтэй. 10 дугаарт шинэ кино, концерт, үзүүрийн нээлтэнд очиж бай. За тэгэхээр багчуудаа зориулж бас ашигтай зөвлөгөө өргүүлээ. Өргөжлөлөө хоёлаа бас сонирхолтой ярилцсанд орж бодож байна. Залуу хүн уран бүтээлч хүн болоод олон зүйлийг хийх төлөвлөгөөтэй хүсэл мөрөөдөл явдаг. Таны хувьд одоо зөвхөн одоо хүүхд зориулсан сонин сэтгүүл, хэвлэл мэдээллийн одоо салбарт хүүхд зориулсан тань мэдхгүй нэгээд яваад ах уу? Өөр одоо бодсон төлөвлөсөн юм юу вэ? Бага. Одоо би хүүхдэд зориулсан уран бүтээлийнхаа цааш нь бүр өргөжүүлээд хүүхдэд зориулсан студи байгуулъя гэсэн мөрөөдөлтэй байдаг. Одоо тэр студи маань болохоор хүүхдэд зориулсан Монгол үндэснийхаа сайхан үс соёлыг хүүхдүүдэд таниулаад, мэдүүлээд түүнээс гадна хэвлэлийн чиглэлийн үйл ажиллагаанаас гадна анимашн хүүхдэд зориулсан уран бүтээл одоо кино, хүүхдийн кино, рекламын талын чиглэлээр бас цаашаа өөр өргөжүүлээд Монголынхаа хүүхдүүдэд
бүр цаашлаад гадаадд байгаа Монгол хүүхдүүд тэгээд дэлхийн хүүхдүүдэд зориулсан тийм Монгол онцлогтой шин чанартай тийм уран бүтээлүүдийг цаашдаа гаргая гэж бодож байгаа. Тийм зорилготой. За баярлалаа. Тэгэхээр ерөнхийдөө өнөөдрийн битэрийн зочны ярилцлагын болонгийн одоо хугацаанд ярилцах цаг хугацаа маань ерөнхийдөө өндөрлөж байна. Тэгээд өнөөдөр надтай хамт сонирхолтой ярилцлага бас өрнүүлж үзэж олонд маань хүүхд бочууд маань сонирхолтой мэдээлэл өгсөн. Их баярлалаа, маш баярлалаа. Цааш уран бүтээл нь илүү хэмжлэх хүсье. Хүүхд бочуудын одоо сонирхолд нийцсэн олон сайхан бүтээлийг бас хүргээрэй гэж бас цэвэрлэгсээр дэмжиж танд хэлэх байна. Баярлалаа. Та бүхэн уран бүтээлээс өндөр амжилт хүсье. Тэгээд өөрийнхөө бүтээлийнхэн дээжээс та бүхэнд бас бэлгэлье. За баярлалаа. Тэгээд бас манай гэрлийн сургалтыг үздэг хүүхд бочууд маань манай анхны үеийн хийж байгаа энэ сайхан олон бүтээлүүдээс уран бүтээлүүдээс одоо үргэлж одоо хүлээн авч үзэж сонирхож хамтран ажиллахыг бас хүсэж байна. Амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. Sogno l'orizzonte ma anche le parole. Sì, lo so che non c'è luce una stanza quando manca il sole. Se non ci sei tu con me sulle finestre mostrai tutti il mio cuore che hai acceso. Chiudi dentro me la luce che hai incontrato per strada. Time to say goodbye. Paesi che non ho mai veduto e stato con te. Adesso si vedrò con te. Partirò. Sono per mare che io lo so. Non esistono più. It's time to say goodbye. Quando sei lontana sogna l'orizzonte, mancano le parole. E io sì lo so che sei con me, con me. Tu mia luna, tu sei qui con me. Mio sole, tu sei qui con me, con me, con me, con me. Time to say goodbye. Paesi che non ho mai veduto, vissuto con te. Adesso
Монголын үндэсний олон нийтийн телевиз уран бүтээлийн 6 дугаар нийтлэх гэрэлтийн цонх хөтөлбөрийн 2013 оны 1-р сарын 13 буюу нэм гарын дугаар та бүхэнд хүрч өндөрлөө. Бидэнд хамт байсан үзэгч олондоо баярлалаа. Монгол өнөөдрийн хөтөлбөртэй хамт байж надтай хамт өнөөдрийн хөтөлбөрийн хөтлөгийг болсон Монгол зургийн зураач уран бүтээлч инхвэртэй бүгдээр бас дахин баяр хүргэе. Амжилт хүсье. Маргааш шинэ 7 хоногийн ажлын эхний өдөр байгаа. Та бүхнийхээ ажил үйлсд өндөр амжилт хүсье өргөж байна. Маргаашийн өглөөний эхлэлсэн улаан нарын бүгдээрээ аз жаргалын төр Баси цэглэр дөрөв хүүхдээр өрөнд төшүүлж байна. Та бүхэн сайхан амраарай, сайхан зүйл зүйлээрэй.